Сонгогдох эрхээ хэрэгжүүлье. Сонгогдох эрх нь 18 наснд хүрч сонгуулийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн Монгол хүн бүрийн баталгаатай адилах эрх чөлөө билээ. Монгол улс энэ эрхийг эрэгтэй эмэгтэй, нийгмийн гарал, хөгжлийн бэрхшээл, үндэсний цөөнхийг үл харгалзан бүх иргэндээ нээлттэй олгож, хуулиар баталгаажуулсан гэрээтэй орон. Үндэсний статистикийн хорооны тоо мэдээгээр манай улсад 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг нь нийт хүн амын 3.4%-ийг эзлэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өмнө тулгамдж буй орчны болон үйлчилгээний хүртээмжгүй байдал, олон нийтийн сөрөг хандлага, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн орчин дах тулгамдж буй асуудал, түүний гарц шийдлийг хамгийн сайн ойлгож мэдэх хүмүүс бол тэд өөрсдөө юм. Тийм ч учраас бидэнгүйгээр бидний асуудал шийдэгдэхгүй гэсэн урайндор тэд нийгмийн олон талт үйл ажиллагаанд оролцож, өөрсдийн эрхийг хамгаалан, дуу хоолойгоо хүргэн оролцож ирсэн. Оролцооны олон хэлбэрийн дотроос хууль тогтоох байгууллага буюу улсын их хурлд өөрсдийн төлөөллийг оруулж, бодлого төлөвлөлтөнд асуудлаа тусган ажиллах нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд тун чухал юм. 4 жилд нэг удаа болдог улсын их хурлын ээлжид сонгуул тэдэнд дээр дурдсан боломжийг олгодогч хууль эрхцийн дэмжлэгт орчин бүрдээгүй. Мэдээллийн хүртээмжгүй байдлаас одоо хүртэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл улсын их хурлд сонгогдож ажиллаагүй байна. Харин 2024 оны 1-р сарын 1-ээс эхлэн хэрэгжиж эхэлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинжилсэн найруулгын 8-5-д улсын хурлын сонгуульд оролцогч нам нь бодлого үйл ажиллагаанд эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн сонирхлын бүлгүүдийн төлөөлөл оролцоог хангаж ажиллана хэмээн заасан. Улмаар хуулийн 27-гийн 7-д 1 ба түүнээс дээш хувийн санал авсан нам нь сонгуулийн хууль тогтоомжинд заасан нэр дэвшигчийн хүйсийн квотоос илүү тоогоор эмэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нэр дэвшүүлсэн бол сонгуулийн төв байгууллагаас нэг удаа санхүүжилт авахар тусгасан. Энэхүү санхүүжилт нь илүү нэр дэвшигчийн тоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхээр байна. Өөрөөр хэлбэл манай улс сонгуулийн хуулинд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нэр дэвшүүлсэн улс төрийн намуудад нэмэлт санхүүжилт олгохоор хуульчилсан явдал нь тэдний сонгогдох эрхийг хэрэгжүүлэхэд бодит дэмжлэг боллоо. Иймд төрийн үйл хэрэгт оролцсон иргэдийг төлөөлөн улсын хурл орон нутгийн сонгуульд нэр дэвшиж сонгогдох эрхээ хэрэгжүүлэхийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд та бүхэндээ уриалж байна.